За сайн уу манайхаа. За би YouTube сувга юу яж байгаа шүү дээ. Одоо илүү жоох идэвхтэй хөтөлж авч явж байгаа. Тэгээд англиар бас би давхар YouTube нээж байгаа. Тэгээд англиар одоо яг ингээд нөгөө би өөрийг perfect англиар ярьдгүй. Тэгвэл би бас хангалттай англиар бол ярьчихна. Тэгвэл бүх одоо YouTube-руудыг судлаад авах заавал бүгдээрээ perfect англи хэлтэй байж ич бас YouTube эхлүүлнэ гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр одоо тэ broken English тэ зөндөө олон хүмүүс хийж байгаа учраас би энэ салбар руу бас орохоо шийдсэн. Тийм болохоор би бас дахиад өөр сувг нээсэн байгаа. Тэр нь болохоор миний Америк нэрчиг Sky шүү дээ. Тэгээд Sky in LA гэдэг. Emily in Paris гэдэг шүү дээ. Тэрэн шиг би яг Sky in LA гэдэг би бас давхар YouTube сувг нээсэн байгаа. За тэгээ YouTube сувг дээр англиар ярих гал гэсэн би монголоор сав гэдэг ярьчдаг гэж. Oh my god англиар бүр oh my god ёо би зүгээр хүнтэй ярихаар ярьчдаг. Гэхдээ яг ингээд нэг блог хийгээд ярина гэдэг чинь бас арай жоохон тийм өөрөө тийм байна. Тэгээ би ихшээ жоохон бэлдэх хэвээр юм байна. Ихшээ жоохон суух хэвээр юм байна гэсэн мэдрэмжээ бол авсан байгаа. За тэгээд миний яагаад би ингээд YouTube дээр хийж байгаа вэ гэхээр одоо ингээд нөгөө AI хөгжсөн бүх юм хөгжсөн байгаа үед тэгээд дээрэс нь би коучинг өгдөг, intimacy коучинг өгдөг. За одоо ингээд ийм ирээдүйд ретрит явуулах гэж байгаа учраас энийг Монгол болон гадаад хүмүүстэй илүү их таниулах гэсэн үүднээс одоо жоохон ийм урт бичлэгүүд орох хэрэгтэй учраас би яах гэж байгаа вэ гэхээр юу яаж байгаа YouTube дээр илүү их яриад энэ дээр илүү их дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд одоо хүмүүстэй илүү их ойлгомжтой байх, хүртээмжтэй байх үүднээс ингэж хийж эхэлж байгаамаа. За тэг өнөөдрийн хувьд болохоор яаж ийна гэхээр за шинэ сар гарсан. Өнөөдөр чи одоо шиний нэгэн явж ин тэ Монгол болохоор шиний хоёр явж байгаа ах. За тэгээд одоо болохоор би яаж ийна гэхээр oh my god өглөөс хойш айгу завгүй байлаа. Хуульч дээрээ өгөх хэвээр бичиг баримтууд өгчлөө. За тэгээд дээрэс нь юу яалаа? Манай нөхөр өнөөдөр маргааш ажилдаа гарах гэж байгаа учраас өнөөдөр бас юу яасан байгаа солонгос дэлгүүр орсон байгаа. Солонгос дэлгүүрээс ерөнхийдөө ногоогоо авдаг байгаа. Тэгээд Америк дэлгүүр буюу Trader Joy-оос бас одоо тий Trader Joy-д манай нөхөр тэр Trader Joy-ийн гамбирын аягүй дуртай авахгүй. Тэр гамбирнаас авлаа. Бас нөгөө замд явдаг хүмүүс чинь нөгөө төмөс идмээр байдаг. Тэгвэл ингээд нөгөө төмс чинь нөгөө тэд нар чинь ингээд замд явж байгаа, траканд явж байгаа эрэгтэй хүмүүс ялангуяа ингээд арилгаал, идэл хоолндоо ин гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Би төмс өгж явуулж үзсэн. Тэгэж арилгаа хэрчгээр харуулчихна ерөөсөй ингээд болохгүй. Тэгээ нэрээ би бодсон чинь Trader Joy-ын тэр болцсон төмс үнэхээр гоё байхгүй. За би тэрийг туршиж авч үзлээ. Тэгээд тэрийг одоо би нөхөртөө өгөөд явуулна. Яг шүлтэй хоолоо болохын алдаад те шүлтэй олж хуургач байяг болохын алдаад хийчгээр тэр их гоё болох учраас тэгээд яг Trader Joy-ийн хоолнууд бас айгүй гоё бүгдээрээ органик. Тэгээд дээрэс нь савлгаа юм багтай нэг амир ихээр хийгээл нэг алдаа ихээр аваад ингээд байхгүй. За тэгэхгүй болохоор Costco-гийн юм чинь надад юм томор авдаг шүү дээ. Тэгэл нөхөр байхгүй болохоор би чинь барагтаа идэж өгөхгүй байгаа болохоор. За тэгээд одоо яаж ийна гэхээр тэг өглөө ингээд солонгос дэлгүүр орлоо, Trader Joy орлоо, хуульчтайгаа очиж уулзлаа. За дээрээс машинаа сугаалгалаа. За машинаа оолгочаад араас нь одоо яг чинь нөхөр Costco орох чинь. Costco-д миний дуртай нэг олив байсан. Би тэрийг авмаар байна. Би бол нэг Trader Joy-с олив авсан л та. Гэхдээ би дахиад авмаар байна. Тэрийг авмаар байна. Oh my god. За тэгээд тэрийг авчаад тэгээ гэртээ хараад нөхрийнхөө хоолыг одоо бэлтэх хэрэгтэй байгаа. Тэгээд би та нартай бас ингээд нөгөө хоол бэлтэх явцаас нь бас харуулдаг гэдэг. Би сүүлд нэг юм айгу олон ногооны юм холимог явуулсан 5 ногоо холиод өгөө явуулсан байхгүй. Тэгсэн чинь манай яг ямар ногооноос нь болсон мэдэхгүй яг сүүлийн нэг 2 хоол нь гашуураа явцсан. Тэгэхээр цаа чи яг үндсэн луун байцаагаа тэгээ чинжүүтэй авахар болсон. За чинжүү болохоор ерөнхийдөө хуурганд айгу зүгээр байдаг. Шүлтэй олонд болохоор бас нэг тийм дандаа нөгөө нэг л төрлийн мэдээд ахаар бас жоохон үйд тийм шиг байгаа. Тийм болохоор энийг нь би ингээд жоохон 2-3 төрлөөр хийж өгье гэж бодоод дээрээс нь би смог авсан байгаа. За тэгээд өнөөдөр нөхрийнхөө хоолыг бэлдээд тэгээд одоо маргаашнаас эхлээд одоо YouTube дээрээ одоо яг зөвлөгөө мэдээлэл илүү гоё ингээд нөгөө юу яагаад хүргээд өгөөд явах болно. Яагаад тэгэхээр одоо бас ингээд нэлээ завсар авчлаа. Яагаад тэгэхээр яг хүн харахад завсар авж байгаа боловч цаана болохоор би бэлдээд байсан ингээд нөгөө айгүй тийм нөгөө коучүүдийн юу байдаг багш хэлдэг гэсэн байхгүй. Төгс төлбөрийн синдромтой. Тэр бүр яг үнэндхүү.
Би ч уулан л барьж аваад би ч шууд хийчнэ л гэдэг хүн ш. Тэг чинь л за энийг жоохон янзлчаад хий, тэрийг жоохон янзлчаад хий. Ингэчүүл гоё болох бах, тэгвэл гоё болох байх гэсэн яг тэр мэдрэмжэн дээр тулгуурлаад би юу яагаад гэдэг. Жоох ухраад байдаг. Тэгэнгүүтээ яг ингэж бэлдэж байгаад нэг орчхоор нөгөө тий одоо хоол хийх гэж байгаа бол хамгийн өмнө материал нь ингээл нэг адгалаа цовингийн гурлын эрдэлцэн байхад цов хийх амархан байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бүх юмнуудаа бэлдсэн байхад нөгөө планаа гаргаад яг араарынх нь хийхэд бол амархан байх гэж бодож байна. За тэгээ дээрэс нь би ч одоо урд нь зөвхөн рил хийдэг байсан бол одоо зөвхөн рилээсээ гадна YouTube-ийн бичлэг рүү орж байгаа. Тэгээд TikTok руу бас орж байгаа учраас одоо надаас илүү их ирч хүч, илүү их одоо дараалал тий одоо тэгээ дээрэс нь англиар монголоор гэсэн учраас надаас ингээд яг юм тархины үед маш их юм шаардж байгаа учраас надад бэлдэх юм аягүй их байлаа. Тэгээд зөвхөн монголоор яриа явчихаар it's okay. Бат Америкаар явахаар ч юм бас тий алдаатай оноотой бас хэлчихвээ гэд бас тэрэн дээр бас жоохон чармааж байгаа маа. За тэгээд нэг иймэрхүү гэж тэгээд надад бол ийм сонин сайхантай байна. Тэгээд ер нь бол бас энэ сарда багтаад Сиэтл явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Сиэтлд очиж гоё бороонд нормоор байгаа. Би бороонд норж болзоо хиймээр байгаа нөхөртэйгээ. Би нэг Сиэтлч аягүй гоё юм нөгөө дандаа бороо ордог байхгүй юу. Би нэг 4 сард очиход 4 сараас 5 сарын хооронд би Сиэтл 1 сар байж үзсэн. Тэгээд яг бороо бүрээсээ өдөр болгомор янз янзаар орж үзсэн л тийм билээ. Шивэрч нэг ороо, ширүүнийг ороо. Тэгэл зогсоол тэгэл амар гоё ногоо, цаг агаар амар гоётой. Тэгэхээр би л 100 бол бороо орж байгаа гэж бодож байна. Бороо орж байгаа өдрүүдийг би дайралтуулж явмаар байна. Тэгээ 100 учраас би гоё юм плажтай. Плажаар ингээ гоё нэвт нормоор байгаа байхгүй ингээд. Монгол хүн чинь хилээ чинь өөрөөсөө бороо орохгүй болохоор монгол хүн чинь юм нэг юм цас бороогоо ерөөсөө санаад байдаг. За цас нь болохоор яг хуу биг бээр ороод нэг амар орохгүйд нь биш юм аа гэхэд ямар ч нэг хараад ингээд нэг тийм дээр чи нөгөө юу явахад бас нэрээ бороо орсон юм биш үү? Бас бороо цас айл нь орсон нөгөө King Canyon гэдэг уул руу алхаад тийшээ явахад бол бороо цас орсон. Тэгтээ it's not enough. Энэ мэдрэмжийг дахин мэдэрмээр байна. Монгол бороо орохоор бороонд нормоор санагддаг. Тийм болохоор одоо Сиэтл явж бороонд нэг сайхан нэвт норидол гэж бодож байна да. За тэгээд та нартай илүү их гоё мэдээлэл хүргэх болно. Тэгээд миний ерөнхийдөө хүргэж байгаа чиглэл болохоор яаж байгаа гэхээр би өөрөө Америкт байгаа. Тэгээд дээрэс нь коуч болохоор одоо ингээл нэг Америкт ингээл нэг юм хүмүүс одоо маш олон хүмүүс ингээл одоо тракнасаа барьсантай холбогдуулаад ингээл айл гэрийн амьдрал ингээд өөрчлөлт амар их гараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хооронд одоо ээжүүд мань эмэгтэйчүүд мань аягүй хямарч байгаа. Ягаад тэр нөхрүүд нугасаа хямарч байгаа. Тэд нар ч одоо эрэгтэй хүмүүс чинь жоохон дотгош байгаа, юмаа ярьж өгөхгүй байгаа тий. Тэгэл яг яах нь мэддэхгүй юм байхад эмэгтэй хүмүүс тэрний одоо эмэгтэй хүн чинь мэдрэмжтэй учраас тэрний хямралыг давхар авч байгаа. Тийм учраас би одоо эмэгтэйчүүдэд илүү их гоё чөлөөсөн, эмэгтэйчүүд рүүгээ илүү их гоё чиглүүлсэн тий. Одоо нөхрөө ойлгосон, өөрийгөө ойлгосон, тэгээд дээрэс нь өөрийгөө хайрлсан, үр хөвгтэй одоо ингээд яг юм балансыг авч явах тал дээр би илүү их анхаармаар яг ингээд нөгөө санагдаад байгаа байхгүй юу. Тийм учраас миний одоо зөвлөгөө мэдээлэл тий коучинг энэ бүх юм энэ дээр илүү их тулгуурланаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Би одоо баг Costco дээр ирж байна. Costco-гоос бас нэг талах авчи. Costco-гийн талах бас гоё идэв шүү дээ. Би ч одоо Costco-гийн юм уу Орос дэлгүүрийн л талах идэх дуртай даа гэж. Одоо хаах төгч байгаа 6:20 болж ийн гэдэг чинь хүмүүс ихссэн байна уу багассан байна уу? Тиймэрхүү юм бол бас байгаад та. Намайг ичээстэй. Нар бол би ч бүр утгаараа засарч байгаа юм шиг. Чима. За. Гэртээ хамгийн ойрхон Costco дээр ирж байна гэж. Энэ паркинг гэсэн биш шүү дээ. За яг парк амар ойрхон олдноо. Харж байгаарай. За түр баяртай манайхан. Машин мэрээ тэгээ бичлэг хийгээ тэгээ парка хайгаад бас цаадах чи супер л дээ. За өнөөдөр миний сонголт ийм байлаа. Халуун болохоор гоё цагаан юм надад өмслөө.
Өчигийнхэн цагаан цонхыг үүрээд Gentle Master-ийн шилэг зүгээд Hermes-ийн сандалыг өмсөөд